Сайн бацхан хүүхдүүдээ өнөөдрийн хичээлийн сэдэв дараалал олох. Сургачгийн 55-аас 57 дугаар хуудас. Энэхүү сэдвийн хүрээнд Антарктид твээр аялцгаая. Антарктид твь нь дэлхийн хамгийн өмнөд хэсэгт байрлах бөгөөд өмнөд мөсөн талаагаар хүрээлэгдэнэ. Нийт талбай хэмжээгээрээ Аз, Африк, Хойд Америк болон Өмнөд Америкийн дараа ордог. Антарктидын 98% нь мөсөөр бүрхэгдсэн бөгөөд мөсний дундаж цуцаан нь 1.6 км юм. Антарктид хамгийн хүйтэн хуурай хүчтэй салхилдаг газар юм. Уг твд уугуул оршин суугчид байхгүй бөгөөд цөөн төрлийн хүйтэн тэсвэртэй оцон шувуу, далайн хав, цагаан баавгай, хөвд, хаг, замаг зэрэг амтан ургамалтай. Сургачгийн 55 дугаар хуудас дасгал 1. Тоон дарааллыг ашиглан зургийг гүйцэн зур. Ямар амтан үсэх вэ? Мөн нүүр царайг нь зохиож зураарай. Бүгдээрээ эдгээр тоон дарааллыг харуул 1-ээс 38 хүртэлх дараалсан тоонууд байна. 1, 2, 3, 4 гэх мэтчлэн дараалсан тоонуудыг холбох замаар амтан зурх юм байна. Тэгвэл ямар амтан үсэх вэ? Бүгдээрээ биедаан зураарай. Эдгээр тоонуудыг зурхад цагаан баавгай үсэж байна. Тэгвэл цагаан баавгай маань умард мөсөн далай түүнийг тойрсон тэнгисүүдээр тархсан баавгай зүйл юм. Дэлхийн хуурай газрын хамгийн том махчин амтан бөгөөд бие гүйцсэн баавгай нь 400-аас 680 кг жинтэй юм. Хэдий ихэнх цагаа хуурай газарт өнгөрөөдөг боловч амьдралынхаа ихэнх хугацааг далай тэнгист өнгөрүүлдэг. Тэнгисийн усанд хөвөх, мөсөн дээр аялж, идэж тижээл хоолоо барьдаг. Идэж тижээл нь далайн амтан загас юм. Дасгал 2. Дарааллыг ажиглан ямар зүй тогтол байгааг хэлээрэй. Бүгдээрээ эдгээр хүүхдүүдийг сайтар харъя. Ямар зүй тогтол байгаа юм болоо? Хүүхдүүд хаашаа харсан байна, яаж зогссон байгааг хараарай. Эхлээд бүгдээрээ хүүхдүүдийн байршлыг харъя. Тэгвэл энэ ямар зүй тогтол байна вэ? Зүйтэй голд зогсох хүүхдийн байр өөрчлөгдөхгүй. Харин хоёр захад байгаа хүүхдүүд нь байраа сэлгэж байна. Дасгал 3. Дүрсүүдийн эрэмб дарааллыг тодорхойлж бичээрэй. Ямар эрэмб дараалтай байгааг бичье. Цагаан квадратын доор хар тэгш өнцөгт, хар тэгш өнцөгтийн доор цагаан дугуй, цагаан дугуйн доор хар гурвалжин байна гэж хэлж болно. Тэгвэл өөрөөр яаж хэлж болох вэ? Бүгдээрээ хэлээд үзээрэй. Тэгвэл цагаан дугуйн доор хар гурвалжин, дээр нь хар тэгш өнцөгт байрлаж байна. Хар тэгш өнцөгтийн дээр цагаан квадрат байна гэж бас хэлж болох нь. Дараагийн даалгаврыг харуул хар гурвалжины доор цагаан тэгш өнцөгт, цагаан тэгш өнцөгтийн доор хар 6 өнцөгт, хар 6 өнцөгтийн доор цагаан дугуй дүрс байна. Тэгвэл өөрөөр яаж хэлж болох вэ? Хар 6 өнцөгтийн доор цагаан дугуй, дээр нь цагаан тэгш өнцөгт байрлаж байна. Хамгийн ихэнд буюу цагаан тэгш өнцөгтийн дээр хар гурвалжин байрлаж байна гэж бас хэлж болох нь. Тэгвэл үлдсэн даалгаврыг биедаан гүйцэтгээрэй. Дасгал 4. Зураг төс бүрийг ажиглан үйл явдлын дарааллыг илэрхийлэх их зохион бичээрэй. 56 дугаар хуудсанд байрлах эдгээр даалгаврууд нь бүгдээрээ их зохион бичих даалгаврууд байгаа. Бүгдээрээ эдгээр даалгаврыг гүйцэтгэхдээ өгөгдсөн зургуудыг сайтар хараарай. Зураг бүр дээр ямар санааг илэрхийлж байгааг ажиглаад сонирхолтой ихийг зохиогоорой. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийн хичээлээр уулзтлаа. Баяртай.